тухайн улс орнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хамтдаа ард иргэдтэйгээ бүгдээрээ хөрөнгө оруулагч нартайгаа хамтдаа тогтвортой хөгжлийн төлөө зорж ажиллахгүй бол нэг нь нөгөөдөө одоо сөрөг үр дагавар бий болох магадлал өндөр байна гэдэг. Монгол улсын бодлогод нөлөөлөе гэсэн зорилготойгоор эхлүүлсэн доктортой хөгжлийн төлөөх дуу хоолой подкастын маань ээлжид нэгэн дугаар эхэлж байна. Энэ удаагийнхаа дугаарт бид нар 2019-с 20 оны хооронд Chevening-ийн тэтгэлгээр Northampton их сургуулийн компанийн засаглал манлайллын чиглэлээр шинжлэх ухааны магистрийн зэрэг хамгаалсан Чанцалмааг урьж оролцуулж байна. Чанцалмаа бол Хаан банкнд compliance-ийн газрын захирлаар одоо ажиллаж байгаа. Өдрийн мэнд тэгээд манай подкастэнд оролцохоор зөвшөөрөөд ирсэн танд баярлалаа. Тий, энэ подкастыг бол би дугаар болгоны алцахгүй баг үзчихсэн. Тэгээд яхаарахгүй нөгөө Английн засгийн газрын Chevening-ийн тэтгэлгээр одоо суралцаа төгсөж ирсэн бидэн шиг хүмүүс тэндээс сурж ирсэн зүйлсээ хамгийн гол одоо хийх ёстой зүйл бол нөгөө түгээх, тий, мэдлэг түгээх гэдэг зүйл байдаг гэж боддог. Тэгэхээр намайг урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд багч гисэн суралцсан зүйлийнхээ талаар өнөөдөр ярилцах болсондоо баяртай байна. Ер нь ингээд англид суралцсан бидний хувьд чинь нөгөө англи ч одоо ингээл бүрдэл улсуудтай тий. Тэгээд тэрний одоо хаана хот болгоно нь баг хоорондоо өөр байдаг. Аялгын хувьд ч өөр ярьдаг. Маш юм өөр соёл нийгэм хүлээж авдаг л да. Тэгээд та бол Northampton сурсан байна. Тэгээд сурсан газар чинь ямар байсан бэ? Хот чинь ямар байсан бэ? Тэ очиод танд ямар мэдрэмж төрсөн бэ? Би ер нь яг Chevening-ийн одоо тэтгэлэг төлбөрт өргөдөл өгье гэдэг шийдвэрээ нэлээн одоо гинти маягаар гаргасан гэх үү дээ. За яагаад тэгэхээр би яг компани засаглалын чиглэлээр нэг 6-7 жил ажиллачихсан ийм ажлын туршлагатай байсан л та. За тэгээд надад нөгөөтэйгөр бас IELTS-ийн одоо оноо бэлэн байсан. Тэгээд нэг өдөр ингээд нөгөө хагасаа өдөр ирж ажил дээр бас нэг юм хийх хэрэгтэй болоод ажиллаа хийгээ сууж исэн чинь нийгмийн сүлжээгээр яг нөгөө Chevening-ийн тэтгэлэг төлбөрийн өргөдөл авч байгаа. Тэгээд эцсийн хугацааны 7 хоногийн дараа дууснаа гэд. Тэгээд тэрийг хараад ер нь нөгөө тэргүүлэх чиглэлүүдийг харсан чинь за хуучин бол одоо юу гэдэг нь санхүүч гэдэг юм уу, банкч гэдэг юм уу, хууль гэдэг ч юм уу те ийм ерөнхий чиглэлүүдээр байдаг гэсэн бол тухайн үед ингээд намайг өргөдөл гаргаж авах үед бол нэлээд тийм наривчлсан чиглэлүүдийг бас Английн засгийн газраас дэмжнэ гэд тэр дунд ингээд компани засаглал гэд бас ингээд ороод би Chevening-ийн нөгөө вебсайт руу ороод үзэхэд харагдсан. Тэгээд тэр ерөөсөө намайг яг ийм нэг яагаад болохгүй гэж нэг өргөдлөгөөд үзээч. Магадгүй тодорхой хэмжээний ажлын туршлагатай байгаа тул энэ ажлын туршлага дээрээсээ үндэслээд эргээд өргөдлөгөөд үзүүл яасан. Гол нь Chevening-ийн тэтгэлэг төлбөрийн хувьд бол нөгөө насны хязгаар заадаггүй. Тэгээд нэлээн бас чамгүй хугацаанд ажиллачихсан ажлын одоо туршлага байсан учраас ер нь бас нэг юм сүүлийн үед яг засаглалын чиглэлээр олон улсын чиг хандлага хаашаа яваад байгаа юм. За тэгээд магадгүй нэг тархиа нэг форматлаад үзье. За өөрийгөө нэг бас те оюутан үе рүү бас буцаагаад аваачид үзье. Өөрийгөө нэг сорьё гэсэн нэг юм чаленж сорилт хиймээр санагдаад тэгээд өргөдлөө өгсөн. Тэгээ өргөдлөө өгөхдөө бол яг нөгөө зарим тохиолдолд яг залуучууд маань ингээд би заавалчгүй Лондонд сурна ч гэдэм үү те. Ингээд нөгөө хотоо сонгох тохиолдол байдаг л да. Зүгээр мэдээж хэрэг уг нь хүсээд илүү яг Европын гэлтгүү дэлхийн одоо эдийн засаг санхүүгийн томоохон төв Лондонд сурах сонирхол бол байсан. Зүгээр тухайн үед яг ингээд нөгөө өргөдөл өгөхийн тулд сургуулиудаа судалж байгаа штэ. Ингээд судалж явах явцад яг компани засаглалын чиглэлээр мастерын одоо хөтөлбөртөө бие даасан хөтөлбөртөө Англид бол нэг 3-4 хүн сургуулиуд байсан. Тэгээд тэр сургуулиудын одоо 3-ыг нөгөө 3 сургуулаа сонгох хэрэгтэй байдаг. Тэгээд тэр сургуулиудынхаа 3-ыг сонгоод эцэст нь яг нөгөө Chevening-ийн тэтгэлэг төлбөртөө тэнцлээ гэдэг хариу авч яхад тэр дотроосоо яаж яагаад харьцангуй хөтөлбөрийн хувьд бол сургуулийн хувьд бол бүр одоо нөгөө хэдэн зуун жилийн түүхтэй сургууль биш. Тэгтээ яг засаглалын чиглэлээр шинэлэг хөтөлбөрийг за тэр дундаа яг компани засаглалын чиглэлээр нөгөө certified гэдэг тий мэрэгчсэн одоо компани засаглалын мэрэгчлэлийг бэлтгэхээр нь Northampton их сургуулийн хөтөлбөрийг тухайн үед сонгохоор шийдэжсэн. Тэгээ Northampton хотын хувьд бол харьцангуй бас нэлээд онцлогтой. Яагаад тэгэхээр
Лондонгоос ерөөсөө нэг галтрэгээр цаг яваал очихоор яг Төв Английн одоо нутаг дэвсгэр дээрээ за тэгээд Кембриж болон Оксфорд хотуудын яг дунд байршдаг. Тэгээ би эргээд нөгөө одоо за өөр нэг сургууль нь бол Шотландын одоо их сургууль ч гэдэг юм уу тийм ингээд өөр сургуулиуд байсан л та. Тэгээ би магадгүй Лондонтой нэлээ ойролцоо. За тэгээ Кембриж, Оксфордтой ойролцоо. Ер нь бол ингээд яг Төв Англид суралцаж үзэх нь бас надад илүү бас сонирхолтой санагдаад. Тэгээд 3 хөтөлбөрөөсөө яг Northampton их сургуулийн компани засгийн хөтөлбөрийг сонгочихсон. Очоод яг ямар сэтгэл төрж ирсэн бэ? Тий. Ер нь төсөөлснөр ч юм байж чадсан уу? Мэдээж судалгаа хийж л байгаа шүү дээ, нэг ямар хуу хотын ч юм уу, ямар хуу сургуулийн гэл. Тий, яг хөө мэдээж хэрэг бид нар ингээд бүгдээрээ юу яахын тулд одоо тэр чинь нөгөө сургуулаа сонгохын тулд хөтөлбөрөө сонгохын тулд эхний ээлжинд нөгөө хөтөлбөр сургуулийнхаа л ямиг илүүтэй л хараад байдаг шүү дээ. За яг үнэндээ хотын хувьд бол тэртээ тэргүй одоо чивнэгийн тэтгэлгээр явж байгаа юм чинь бас ч ер нь хаач байсан яах вэ гэж бодож исэн л та. Яг явахын өмнө бол мэдээж ярих хотоо нэлээд сайн судалж үзсэн. Тэгээд судлаад үзээд за энэ бол яг дээхэн үед бол одоо Английн яг ажил дүрийн төв тэр дундаа Northampton хотын хувьд бол гутлын үйлдвэрлэл чиглэлээрээ бүр их олон зуун жилийн түүхтэй. Зүгээр хотынхын төвд гэл ингэхэд одоо 3 4 ийм гутлын том хөшөө хийчихсэн ч гэдэм үү те. Ямар сони юм тий. Тийм хот байсан. Тэгээд нөгөөтэйгүр одоо үед яаж ийнө гэхлээр нөгөө Английн за нэг ялангуяа ингээд нөгөө томоохон ч гэдэм үү хотуудын хувьд одоо жишээлбэл Birmingham гэдээ үзэхэд те зүүн Азийн орнуудын одоо цагаач нэлээ ихтэй тэр дундаа энтгэгчүүд нэлээ ихтэй ч гэдэм үү те. Тийм байсан шүү. За Манчестерийн хувьд бол магадгүй жишээлбэл одоо Хятад, Солонгос хавийн одоо цагаач нэлээ ихтэй ч гэдэм үү. Тэгж яхад миний одоо сурч исэн тэр Northampton хотын хувьд бол зүүн Европын цагаач иргэд нэлээ ихтэй. Тэр хэрээрээ жишээлбэл Northampton-ы одоо олон улсын дунд сургууль гээд сургуультай тэрэнд нь би жишээлбэл гэр бүлээрээ явсан л та. Тэгээд миний хүүхд бол одоо тэр Northampton-ы олон улсын дунд сургуульд нь суралцах боломжтой байсан. Тэнд ерөөсөө эргээд ингээд Орос, за Украин, Молдав, Румын, Болгар ч гэдэг юм уу те Польш гэсэн мэтийн ийм одоо зүүн Европын орнуудын хүмүүс бол маш ихээр амьдардаг. Ийм онцлогтой хот байсан. Харьцангуй хотын хувьд бол нэг их айхтар том хот биш. За нэг магадгүй 700-аас 800 мянган хүнтэй тийм хот байсан. Тэгээ би их бас сонирхолтой нөгөө харьцангуй түрүүн би хэлжсэн нэлээд олон жил ажилласныхаа дараа чивнэгийн тэтгэл хөтөлбөртөө ингээд хамрагдаад тэгээд очихдоо би ч одоо ингээд те сургуультай ч гэдэм үү, ангидаа ч гэдэм үү, мастрын хөтөлбөрийн дотроо ч гэдэм үү нэлээл одоо хөвшин оюутан гэж ярьдаг штэ. Тийм байх болов гэдэг юугаар төсөөлөлтөөр яваад очисон чинь эсэргээрээ би ангидаа жишээлбэл дундаж настай нь байсан. Африкт гэдэм үү, Латин Америкийн орнуудад гэдэм үү, за баруун Европоос гэдэм үү, аль хэдийн нөгөө ажиллаж исэн туршлагатай ийм хүмүүс ирж суралцж исэн. Тэгээд сүүлд нь ингээд анзаараад өөр бас ангийнхантай ч гэдэм үү ингээд ярилцаад явж хахад энэ яг эргээд нөгөө бидний сурж исэн мэрэгчлэлтэй бас нэлээд уялдаатай юм байна гэж бодсон. Ягаад гэвэл Английн компаниудад тэр хүмүүсийн одоо манай ангийн нэлээдгүй хүмүүсийн хувьд бол за барыг надаас өснө хаа. Ер нь бол үлдээд Англид ажиллах сонирхолтой хүмүүс дандаа байсан. Тэгээд би ингээд нутгаруугаа буцнаа гэхээр манай ангийнхан жишээлбэл чи компани засаглалын чиглэлээр те компани засаглалын одоо барыг нэг загалмайлсан эцэг гэгддэг Англид ирж сурчаад Англид карьераа үргэлжлүүлэхгүй Монгол руугаа буцна гэдэг чи одоо юу яриад байгаа юм бэ? Сонин санагдаад. Бүр тийм гайхаж асуугаад. Тийм тэгээд үгүй би ингээд одоо буцах хэвээр би эргээд Монголд очиж ажиллах хүсэлтэй. Би зүгээр ингэж байгаа бишээ гэсэн чинь уг нь бол чи corporate secretary гэж хэлдэг те. Нөгөө компани ерөнхий нарийн бичгийн дарга гэж уг нь зөв орчуулгана. Зүгээр яг Монголд бол нөгөө төлөөлөл удирдлагын сүүлийн нарийн бичгийн дарга гэж орчуулад байдаг. Тэгээд энэ албан тушаалыг хаших боломжтой яг мэрэгчсэн компани засаглалын мэрэгчлэнээр төгссөн тохиолдолд бол за ер нь Английн компаниудад ороод ажиллахад за тэгэл ер нь санхүүгийн баталгаагаа бол бүрэн хангачлаа гэж үзэх үйс. Тэгээ нэг тийм нөгөө ажлын туршлагатай одоо санхүүгийн чим гэдэг юм уу бизнесийн байгууллагад ажиллаж исэн, хуулийн чиглэлээр хуулийн фирмд ажиллаж исэн ч гэдэг юм уу тиймэрхүү хүмүүс маань эргэж нэлээн одоо энэ мэрэгчлэр суралцаад тэгээд илүү бэлтгэгдсэн одоо боловсруучийн цаашаа компаниудад
орж ажилладаг. Гэхдээ компанид орж ажиллахдаа нөгөө corporate secretary-гаар бол шууд ажиллах боломж бол хязгаарлагдмал. Тэр нэлээд том бүтцтэй байдаг. Нэлээд дороос нь эхэлнэ гэж байгаа байхгүй. Тийм. Таны хувьд хоёлаас түрүүн подкаст эхлэхээс ярьж ирсэн шүү дээ, тий. 2019-с 20 он гэдэг бол яг л нөгөө нэг ковидын үеэр арай эхэлж амжаагүй оцсон хойно чинь эхлээд ковидын нэг ихэнх үеийг дайраад гарсан гэл энэ талаарх бас хөгжилтэй дурсамж түүхээ хуваалцвал. Яг уу 2019 оны 9 сард явсан. Тэгээд анх очоод одоо явахдаа бол ингээд юу ковид мовидын бараа сурагч байхгүй тий. Ингээд зүг зүгээр яг ийм сайхан үед тэгээл өмнөх жилийнхээ нөгөө одоо таньдаг мэддэг өмнөх кохортуудынхаа одоо живнэгийн оюутнуудаас асуугаад за очиод юу хийдэг вэ гэж тэгсэн чинь за та ерөөсөө эхний удирдалтаа эхний семестртаа бол зүгээр толгой татахгүй англи мастрын хөтөлбөр бол ганцхан жил учраас та эхний жилдээ бол ерөөсөө эхний хагас жилдээ бол толгой татахгүй хичээлээ хийгээд агараа. За 12 дэх хичээлийн чинь дийлэнхийг эхний хагас жилдээ үзчихнэ. Дийлэнх шалгалтуудаа эхний хагас жилдээ өгөөд дуусчихна. Тэгэхээр нэг та нэг 3 сар хавцаа гэхэд бол нэлээд ачаанаасаа тий суралцах ёстой хөтөлбөрүүдээ хичээлүүдээ үзээд шалгалтуудаа өгөөд нэлээд суларчихна. За тэгээ 3 сараас хойш бол нөгөө удирдагч багштайгаа нэлээд сайн ярилцаад за нэг 4 сар хавцаа хүртэл бол дипломынхоо ерөнхий ханыг босгочоод за тэгээд нэг аялаад ер нь ингээд нөгөө аялтын маа Европоор аялтын англиараа шотланд эдэргээд аялтын тий. Тэгээд аялаад тэгээд нэг 4-5 сар 6 сар эдэр бол англи дугаасаа хамгийн сайхан сарууд. За тэгээд яг 7-8 сарын эд халууны үеэр бол магадгүй яг диплома бичиж суугаад за тэгээд хураалгаад ингээд ирж итэл нэг 9-10 сар болно гэдэг ийм зөвлөмж авсан байсан юм. За тэгээ угаасаа английн өвөл өөрөө нэлээн уйтгартай угаасаа аялахын жицсгүй тий бороотой цастай ороод чимэд ингээд юм бүрхэг. Тэгээ бид нар ер нь нэг 3 сар хүртэл бол эхний баг 8-9 хичээл нь баг дууссан, шалгалтаа өгсөн. Ийм үе байсан л да. За тэгээд нөгөө харамсалтай нь яг нөгөө 19 оны 12 сарын сүүлээс эхлээд ковид гэл хятадд дэгдэж эхлээл. За тэгэл 1 сарын 20-оос чинь Монгол нөгөө юугаа хаагаал тий хилээ хаагаал онгоцоо нисгээ болоод яг тийм үед ингээд нөгөө ар гэрээс гэдэг юм уу ээж маань эдэргээд ингээд одоо мэдээлэл өгч яхад бол хүүшээ нөгөө амны хаалтаа зүгээрээ өстө болохоо яж шүү ингэж шүү гэж шүү гэж дэглээл шүү хүний нутагт одоо өгчвэ гэдэг маягийн л зөвлөгөө өгч байгаа шүү дээ. Европын орнуудаас одоо Итали, Франц, Испани, Англи гэсэн 4 орнд бол бүр нэлээд айхтар өндөр тархалттай нэлээд айхтар өндөр нас баралттай эдрэсэн байхгүй. Тэгэхээр иймэрхүү байсан учраас бид нар тэнд ингээд нэг ковидд яаж өөрийгөө авч гарах уу гэдгийг ингээд 4-5 сар одоо бараг 7-8 сар болсон шүү дээ. Тэгээ энэ хугацаанд бол нэлээд суралцсан л та. Тэгээд тусгай үргийн нислэгүүдэд багтаж чадахгүй байжгаад тэгсэн сүулдэ ингээд нөгөө одоо ээж маань дүүнер маань ч гэдэг юм уу гэр бүлийнхэн маань бүгдээрээ санаа зовоод одоо яана наад нэг аимшигын орноосоо бушуухан л ирэхгүй бол те Монгол бол ингээд ковидгүй байна. Монгол ирчихсэн байггүй байсан шүү дээ. Ер нь тохиолдол гараагүйсэн. Монголын ч баг нөгөө одоо ковидын диважин шиг байна гэж яриад энд байгаа гадаадууд нь ч гэсэндээ амар азтай гэж үрсдэг яриад. Тэгээд 20 оны 8 сарын тусгай үргийн нислэгт азар багтаж чадсан. Гэхдээ яг азар гэж хэлж байгаа нөгөө их нутаг руу явж байгаа гэдэг утгаараа бол яхарахгүй азтай байсан. Харамсалтай тухайн үед ингээд нөгөө тусгай үргийн нислэгийн одоо гэдэг юм үн тариф маань ердийн үед худалдаж авч болох нислэгийн үн тарифаас 3 дахин илүү үнэтэй байсан. 21 хоногийн 20-нд байх эдэргээд энэ бүх юмнууд маань нийлээд бол нэлээд чамгүй зардал гарсан. Нөгөө яриад байж хахад нэг хөвгөлтэй зүйл санаанд орлоо. Бид нар ингээд бид гурав нэг өрөөнд ингээд байж исэн. Тэгээд 8 сарын дунд юм чинь одоо яалтчгүй Монголд халуун бөхчм агарч байхгүй. Тэгээд цонхоо ингээд баг зэрэг нэгээд байжсэн чинь гаднаас ингээд нөгөө цагаан хоолоогоор тухайн үеийн нөгөө хувь сахиулах байгууллагын одоо хамгаалтыг нь хийжсэн ажилтнууд цагаан хоолоогоор ингээд тэдэн номрын өрөөнийхэн цонхоо хаа гэдээ орлоо. Тэгээ би тэгэхээр нөгөө хүмүүстэй нуцаар ярихгүй уучлаарай ингээд үнэхээр агаар солилцоо байхгүй хэцүү байна. Бараг агааргүйдээ ковид тусчих гээд байна гэсэн маягийн юм хэлэхгүй юу. Тэгсэн чинь үгүй энэ 500-600 метрийн зайтай байгаа орон сууцны амьдарч байгаа оршин суугчид ингээд энэ ковидтэй тусгай үргийн нислэгээр ирсэн хүмүүс цонхоо нэгээд байна. Тэгээ бид нар энэ чинээс чинь ковид авчвал яах юм бэ? Тийм учраас энэ хүмүүсийг цонхыг хаалгаач гэдэг байдлаар нөгөө онцгой комист ингээд гомдол гаргаад байна. Тийм учраас та нар цонхоо хаагаас өөр аргагүй гэдэг. Тий. Тэгээд одоо эргээд бодоход бол
500-600 метрийн цаана байгаа айлд одоо ковидтой байлаа ч гэсэн агаараар тэ дамжаад Харин ковид тусган цаашаа юм тэ. бид нар ер нь яг тийм л байсан. Тэгээ тэр үеийн дурсамж бас таныг түрүүн подкаст эхлэхээс өмнө хоёлаа ярьж байхад ингээл хальт нүдний өмнөр үзэгдэл өнгөрсөн л дөө. Хоёлаа одоо нөгөө суралцсан сэдвэрүүч чинь жоохон оролдоо компани засаглал яалтчгүй англи бол компани засаглалаараа алдартай гэдээ ярьж байна тийм. Компани засаглалыг одоо сүүлийн үед доктортой хөгжилтэй холбож их ярьдаг болсон. Тэгэхээр магадгүй манай үзэг сонсогчдод энэ нөгөө яг юм нарийн уялдаа хамаарлыг нь бас мэдгүй байж магадгүй. Тэгэхээр компани засаглал, доктортой хөгжил хоорондоо одоо яаж ингэж холбогдож байгаа юм бэ? Өмнө нь бол компаниуд ингээл нөгөө ашиг олох хэрэгтэй ашиг гэж явдаг байсан. Гэтэл одоо нөгөө нийгмийнхаа хэрэгцээ шаардлага, тэг хөгжлийнхөө хэрэгцээ шаардлагаар зайлшгүй доктортой хөгжил гэдэг зүйлийг анхаарал явах шаардлагатай гэдгийг аль талаасаа одоо шаарддаг болчоод байна тийм засгийн газар талаасаа ч гэсэн. Тэгэхээр яг энийг та энгийнээр зүгээр тайлбарлавал тийм компани засаглалд доктортой хөгжил орж ирснээр ямар өөрчлөлт ч гэдэг юм уу тийм ямар ажлууд хийгдэж байна. Яг уу Англи улсын хувьд бол түрүүн би хэлжсэн компани засаглалын хувьд олон жилийн тий олон одоо бараг хэдэн зууны түүхтэй ийм улс. Тэгээ яагаад тэгж хэлж байна вэ гэхээр өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Английн компани тухай хууль байдаг. За компани тухай хуульд бол 1890-ад онд батлагдаад тэрнээс хойш тун цөөхөн удаа бас өөрчлөлт орсон хуулиудын нэг гэж үздэм билээ. Тэгэхээр эндээс харахаар яаж ийнө вэ гэхээр ер нь нөгөө компаниуд хэрхэн яаж одоо үйл ажиллагаагаа явуулах юм, ямар хууль эрх зүйн зохицуулт дор үйл ажиллагаа явуулах юм гэдгийг компани тухай хууль нь бол одоо тэр олон жилийн түүхтэй те энэ хуулийн хүрээнд за энэ хуулийн одоо дагалдаж гарсан бусад эрх зүйн зохицуултуудын хүрээнд ингээд үйл ажиллагаагаа зохицуулаад явдаг. Нөгөөтэйгүр бид нар өнөөдөр мэдж байгаа дэлхий дээр одоо томоохон хөрөнгийн биржүүд дэлхийн одоо бүр олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьцаа нээлттэй арилжаалагддаг. За Нью-Йоркийн хөрөнгийн бирж, Хонконгийн хөрөнгийн бирж, Токио, Осакагийн ч гэдэг юм уу те хөрөнгийн биржүүдээс дутхгүй том одоо эртний төвхтэй хөрөнгийн бирж бол яа харахгүй Лондонгийн хөрөнгийн бирж. Тэгэхээр одоо Лондонгийн хөрөнгийн бирж дээр нөгөө хувьцаагаа нээлттэй арилжна гэдэг бол одоо үнэхэрийн компани засаглал сайтай байж ийж тэр хөрөнгийн биржээс тавьж байгаа шаардлагуудыг бүрэн хангаж ажиллаж ийж тэ хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаагаа арилжих одоо дэлхийд даяар үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниуд түүнчлэн Англи улсад гэдэг юм уу Европын холбоонд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд компаниуд тэнд ингээд хувьцаагаа нээлттэй арилжаалагддаг. Тэгэхээр энэ бүгдээс харах юм бол засаглалын асуудал бол тэ эргээд эн чинь яг шууд санхүү эдийн засаг гэдэг юм уу те одоо бизнесийн орчны юм хөшүүр гэсэн үг. Өөрөөр хэлбэл засаглал сайтай байж ич гадны хөрөнгө оруулалтыг татна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч гэдгийн дотор те стратегийн томоохон хөрөнгө оруулагч байж гин. За institutional investor гэж нэрлэдэг байгууллагын гэдэг юм уу те одоо хөрөнгө оруулагчд байж гин. За бүр жижиглэнгийн гэдэг юм уу тийм ээ иргэд хөрөнгө оруулагчд байж гин. Гэх мэтлэнгээр одоо энэ бүх төрлийн хөрөнгө оруулагч нарыг татаж компани өөрөө санхүүгийн хувьд одоо чадамж сайтайгаар явах ийм одоо боломж бол яа харахгүй компани засаглал сайтай байж ич эргээд компани өөрөө амжилттай явна л гэж үзэх гээд байна л да. Тэгэхээр засаглалын хувьд бол эргээд яг миний одоо нөгөө чивнэгийн тэтгэл хөтөлбөрт одоо өргөдлөө өгөхөр шийдсэн гол одоо зүйл бол за богино хугацаанд тэгээд хамгийн одоо компани засаглалаар яа харахгүй ингээд богино хугацаанд ихийг мэдэж авч чадах суралцах боломжтой орн бол Англи гэдэг утгаар сонгож авсан. Тэгээд яг компани засаглалаа илүү ингээд суралцсанаа гэж бодоод явж итэл яваад очтол компани засаглал за доктортой хөгжил гэдгийн хүрээнд одоо нөгөө ESG гэж нэрлэгддэг Environmental, Social and Governance гэдэг өөрөөр хэлбэл байгаль орчин нийгэм засаглал гэдэг те бонз гэдээ манайхан бас нэлээд хэлээ сурцсан. Энэ асуудал маань бол яа харахгүй нөгөө доктортой хөгжил бонз гэдгийн хүрээнд те засаглалын асуудал бол тэр дунд ороод ирж байгаа. Тэгэхээр яг ингээд компани засаглал болон доктортой хөгжил байгаль орчин нийгэм засаглал гэдэг бол нөгөө гарын алганы хоёр тал гэдэг шиг л суралцах ёстой ийм сэдв гэдгийг бол очиод бүр ингээд нөгөө хичээлүүд дээр үзээд тэгээ профессор багш нараасаа ингээд асуугаад явахаар бол илүү сайн ойлгож авсан л та. Тэгэд энийг зүгээр ингээд энгийнээр гэдэг юм уу те одоо манай өнөөдрийн Voices for Sustainability гэдэг энэ подкастыг сонсож байгаа сонсогчдод гэдэг юм уу те үзэгчдэд энгийнээр тайлбарлаж ойлгуулъя гэвэл за засаглалын асуудал маань бол ингээд нэлээд олон жилийн турш ингээд явж ийж те энэ хугацаанд эргээд засаглал сайтай байгаад за санхүүгийн одоо ашигт ажиллагаа өндөртэй байхын хэрээр компаниуд бол нөгөө өөрсдөө одоо тодорхой ийм
төсөл хөтөлбөрүүд гэдэг юм уу те хандив тусламж, спонсор, хөрөнгө оруулалт хийж эхэлсэн шүү дээ. Тэгээ бид нар энийг бол нөгөө компани нийгмийн хариуцлага гэдгээр нэрлээд явдаг. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр ашигтай ажиллахын хэрээр ашигтай ажиллаж байгаа тэр ашигтай ажиллагаанаас танай компанитай холбоо хамаарал бүхий оролцогч талуудтай зориулаач гэдэг асуудал тий. Оролцогч талууд буюу стейкхолдер гэдэг нэр томьёоны цаана бол тухайн компани ажилтнууд байж болж байна. Тухайн компани бараа бүтээгдэхүүнийг одоо худалдаж авдаг тий үйлчлүүлэгчид, харилцагчид, хэрэглэгчид байж болж байна. Эсвэл тухайн компани үйл ажиллагаа явуулж байгаа газар орон нутгийн ард иргэд байж болж байна. За эсвэл тухайн компанитай одоо гэрээтэй ажилдаг ханган нийлүүлэгч компаниуд, за эсвэл тухайн компанитай одоо тэ ажил үйлчлэгийг нь авж байгаа одоо бараа ажил үйлчлэгийг нь авж байгаа компаниуд ч гэдэг юм уу. Эсвэл тухайн одоо компанийн хувьд зохицуулагч байгууллагууд нь за одоо нийгмийн даатгал, татвар юу гэдэг юм тийм ээ. Ингээд энэ бүх хөрөнгө оруулагч нар гэдэг энэ бүх одоо талуудыг бол бүгдээр ингэ оролцогч талууд гэдэг нэрлээд байдаг тийм ээ. Stakeholders гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ оролцогч талуудынхаа ашиг сонирхлыг бодсон бизнесийн шийдвэрийг гаргах асуудал энэ оролцогч талуудынхаа тусламжтайгаар ашигтай ажиллаж чадж байгаа юм бол эргээд энэ оролцогч талуудаа тодорхой хэмжээний хөрөнгө санхүү те одоо ашигасаа нийгмийн хариуцлагатай төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх байдлаар эргээд оролцогч талуудтайгаа хамтдаа өсөж үржих асуудал гэдэг зүйл бол ингээд яригадаад ингээд яваад ирсэн. Өөрөөр хэлбэл компани засаглал, компани нийгмийн хариуцлага гэдэг хоёр юм бол нилээдгүй ингээд хамтдаа цуг яваад ирсэн. Тэгсэн яг одоо ESG гэдэг юм уу те нөгөө байгаль орчин нийгэм засаглал гэдэг энэ нэр томьёо бол за нэг 2000-ад оны ихээр гарч ирсэн гэж судалгаан дээр бол үздэг юм байна. Тэгэхээр энэ маань ямар утгаар гарч ирэх вэ гэхээр 2004 онд нэгдсэн үндэсний байгууллагаас United Nations Global Compact гэдэг нэгдсэн үндэсний байгууллагын дайны дэлхийн гэрээ гэдэг ийм одоо гэрээг санаачлах гэсэн үг л дээ гаргаж ирсэн. Тэгээд тухайн үед нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн машинаар ажиллаж ирсэн Кофи Аннан бол яасан бэ гэхээр дэлхийн одоо олон улсын маш том юм нэр хүндтэй санхүүгийн байгууллагуудын удирдлагуудад за томоохон корпорациудын удирдлагуудад улс орнуудын удирдлагуудад хандаад за хэдүүлээ ингээд дайны дэлхийн гэрээ гэдэг юм нэг 10 үндсэн зарчимтай ийм одоо санаачлагад бол нэгдэн орё. Улс орнууд нэгдэж орооч ээ, байгууллагууд нэгдэж орооч ээ. Тэгээд энэ 10 зарчим маань бол хүний эрхийн одоо аливаа зөрчил гаргахгүй. За байгаль орчиндөө ээлжтэй байх те авилга хээл ахуулаас ангид байх ч гэдэг юм уу. Гэх мэтлэнгийн юм одоо хөдөлмөрийн харилцааг дэмжиж одоо те хөдөлмөрийн харилцааны тэгш оролцоо тэгш байдлыг одоо дэмжиж оролцсон шиг юм дөрвөн үндсэн чиглэлээр ингээд ийм 10 зарчмыг гаргаж ирсэн л те. Тэгээ яг энэ дайны дэлхийн гэрээ гэдэг энэ санаачлагтай зэрэгцээд нөгөө түрүүний хэлжсэн хүрээлэн байгаа орчиндөө ээлжтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй юм байна. Нийгэм олон нийтэд те ээлжтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй юм байна. Засаглалын хувьд одоо зөв сайн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй юм байна гэдэг энэ байгаль орчин нийгэм засаглал гэдэг те ESG өөрөөр хэлбэл нөгөө бидний яриад байгаа доктортой хөгжлийн одоо нэг тулгуур болсон ийм асуудал маань гарч ирээд. За тэгээд дараа нь 2015 онд бол нэгдсэн үндэсний байгууллагаас доктортой хөгжлийн 17 зорилго гэдэг тийм энэ зорилтыг гаргаж ирсэн. Тэгэхээр ер нь бол одоо бидний өнөөдрийн яриад байгаа доктортой хөгжил гэдэг зүйл бол гол одоо энэ маш энгийнээр тайлбарлах юм бол ерөөсөө компани өөрөө дангаараа ашигтай ажиллана гэж хэлж байхгүй. Улс орон өөрөө яг дангаараа өөрөө үнэхэрийн супер те өндөр хөгжилтэй байна гэж хэлж байхгүй. Альва нэг одоо хувь хүн ч гэдэг юм уу өөрөө зөвхөн ганцаараа ингээд те маш сайн мундаг явна гэж байхгүй. Дэлхийн дулаалч гэдэг юм уу те байгаль орчны бусад ингээд асуудлууд гэдэг юм уу цагуурийн өөрчлөлтийн асуудал ч гэдэг юм уу энэ бүх юм чинь бол угаасаа глобалчлагдчихжээ. Тэгэхээр дэлхийн улс орнууд хамтдаа магадгүй тухайн улс орнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хамтдаа ард иргэдтэйгээ бүгдээрээ хөрөнгө оруулагч нартайгаа хамтдаа доктортой хөгжлийн төлөө зорж ажиллахгүй болвол нэг нь нөгөөдөө одоо сөрөг үр дагавар бий болох магадлал өндөр байна гэдэг. Тэгээ яг энэ утгаараа бол нөгөө Монгол улс бол бас яг энэ зүйлийг сүүлийн үед одоо маш их ярьж бичиж байгаа тийм ийм эрчимтэй одоо бид нар ингээд түгээн дэлгэрүүлж байгаа ийм улс орон. Ягаад гэвэл бид нар одоо сайн мэд Монгол улсын хувьд бол уул уурхай түшгэлсэн тийм уул уурхай одоо манай орлого юм а гэж бодож исэн ийм улс орон байсан бол уул уурхайн одоо ашигаа хүртэхийн зэрэгцээгээр эргээд байгаль орчин гэдэг юм уу нөхөн сэргээлтийн асуудлаа бодохгүй бол эргээд тодорхой зарим газруудад одоо ямар хор хохирол амссан бэ гэдгийг бол бид нар ингээд билээхэн мэдж байгаа. Тийм учраас тэр одоо юу гэдгийг байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал гэж ахад эргээд тухайн компани үйл ажиллагаа явуулж байгаа газар нутгийн одоо тий байгаль орчны нөхөн сэргээлтийг сэргээнэ гэдэг маань эргээд тухайн компаниг удирдах байгаа гүйцэтгэх удирдлага нь тухайн компани тухайн жилийнх нь одоо төсөв төлөвлөгөө бүх юмыг баталж өгч байгаа төлөөлөл удирдах зөвлөл нь
тухайн банк компани одоо хувьцааг эзэмшиж байгаа. Хувьцаа эзэмшигт нь зөвхөн одоо алтаа авах гэдэг юм уу? Тийм үйл ажиллагааны зардал гаргахын зэрэгцээгээр нэг газрыг ухаад авчлаа, эргээд байгаль орчны нөхөн сэргээлтэн тэнд хийхээс өөр аргагүй гэдэг тэрэнд нь зардлыг хуваарлж өгөх гэдэг. Тэгэхээр нөгөө шийдвэр гаргалтын процесс буюу компани засаглал сайтай байх ёстой. Эргээд байгаль орчиндөө ээлтэй үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ хоёр байж иж нөгөө компани цаашаа доктортой хөгжнө гэдэг санаал. Тий. Тэгэхээр энэ бол яг ингээд нөгөө яах аргагүй сонирхлыг татсан. Хэдийгээр би яг нөгөө харьцангуй уулуурхай эдрээс арай хол банк санхүүгийн салбарт ажилладаг ч гэсэн банк санхүүгийн салбар маань өөрөө бол энэ одоо засаглалыг өөрийнхөө харилцагч байгууллагуудын засаглалыг сайн байлгах шаардлагыг тавьж чадах нэлээд тийм одоо юу гэдгийг боломж бүхий байгуулга юм а гэж тэнд суралцаж ирээд илүү ойлгож авсан. Тэгээд доктортой хөгжил гэдгийг бол арай илүү хуучин бол нөгөө компани нийгмийн хариуцлага гэдгээр нь л илүү одоо ойлгоод явдаг. Тэр чиглэл рүү илүү боддог байсан болвол яг энэ чивнэгийн хөтөлбөрт суралцаж ирснээрээ бол илүү өргөн хүрээнд доктортой хөгжил түүний доорх одоо дөрвөн том чиглэлээр бол альж байгуулга болсон ингээд их баг гэлтгүй ажил хийх хэрэгтэй байна гэдгийг нэлээд илүү сайн ойлгож авсан. Англид ингээд суралцаж ирээд Монголдоо ирээд яг за нэг ийм л санааг хэрэгжүүлчих юмсан. Энэ ямар гоё юм бэ гэдэг яг нэг хичээл үзэж байхад нэг тийм санаанууд төрдөг шүү дээ. Өө энэ юм байсан юм уу гэл энийг нэг Монголд хэрэгжүүлчихвэл гоё юм байна да гэж бодож ирсэн тань санаа одоо юм байгаа юу санаачлах юм уу? Яг хөө суралцж исэн мэрэгчлэлтэйгээ уялдуулаад бодох юм бол яг компани засаглал миний суралцсан хөтөлбөр бол компани засаглал манлайлал гэдэг ийм одоо хоёр чиглэлийн хүрээнд байсан. Тэгээд манлайлал буюу лидершип гэхээр нэг хайхтар сүрхий лидер болох гэхээс илүүтэйгээр яг манлайлал гэдэг сэдвийн хүрээнд бол хүний нөөцийн чиглэлийн одоо хоёр чичээл за хуулийн чиглэлээр одоо хоёр чичээл орж исэн. Тэгээд яг энэ доктортой хөгжлийн чиглэлээр бол бас нэг хичээл ингээд орж исэн. Тэгээ нөгөө компани засаглал гэдэг энэ асуудал маань бол яг нөгөө компани засаглал гэсэн бие даасан хичээл байхгүй. Энэ компани засаглал гэдгийн хүрээнд бол жишээлбэл санхүүгийн түн шинжилгээ хийх, за стратеги төлөвлөлт гэдэг юм уу те. Тэгээ түрүүний хэлжсэн хүний нөөцийн хоёр хичээл, за хуулийн чиглэлээр хоёр хичээл, тэгээ доктортой хөгжил, нийгмийн хариуцлагын чиглэлээр ингээд хичээл гэдэг юм уу. Ингээд ийм нэлээд олон ийм хичээлүүдийн одоо нийлбэр цогц байж яг компани засаглалын чиглэлээр мэрэгшсэн одоо ийм мастерын зэрэгээ авч чадсан л та. Тэгээ би тэр утгаараа бол өөрийгөө нэлээд одоо бас азтай богинохон нэг жилийн хугацаанд ингээд нэлээд олон чиглэлийн одоо хичээлийн хүрээнд тэ олон чиглэлээр ингээд багч гисэн ингээд мэдлэг мэдээлэл өөрөө ингээд утгаж авч чадлаа гэж бодсон. Тэгэхээр би эндээс зүгээр одоо юу гэдэг нь толгойд орсон гэдэг юм уу? Одоо яг ингээд ярьслаа өгөөд сууж хахад өөртөө дагж байгаа хоёр одоо чиглэлээр хялтхан саналаа хэлье гэж бодож байна. Нэгдүгээр хувь хүний хувьд тэнд очиод нэг зүйлийг ойлгосон. Сурахад хийзэж ярихгүй гэдгийг. Тийм. Өөрөөр хэлбэл ер нь өнөөдрийн одоо энэ хурдтай хөгжиж байгаа тий захим шилжилт за одоо захим орчин гэдэг юм уу? Янз бүрийн ингээд мэдлэг мэдээлэл олж авах хэрэгтэй. Энэ өнөөдрийн нийгэмд ажиллаж байгаа бол ямар ч насны хүн хэдэн жил ажилласнаас үл хамааран сурах хэрэгтэй, суралцах хэрэгтэй гэдэг энэ зүйлийг бол ойлгож авч чадсан. Нэлээд олон жилийн дараа би хамгийн одоо сүүлд ажлын зэрэгцээгээр Австралийн Латробигийн их сургуулийн MBA хөтөлбөрт бас хамрагдчихсан л да. Тэгээд тэрнээсээ хойш 10 жилийн дараагаар дахиж ингээд суралцаад оюутан болоод тэгээд нөгөө өөрийгөө ингээд комфорт зоноосоо гаргаад яг тэгвэл энд чинь нөгөө одоо бизнесийн байгууллагт ингээд ажиллаж исэн. Тэгээ энэ хугацаанд эргээд яг 1 жилийн хугацаанд цүнх хүрээд оюутан болоод өөрийгөө ингээд шинэ орчинд ингээд аваачихд бол за ер нь яах харахгүй хүн өөрийгөө болчлоо гэж хизээч бодож болохгүй юм байна. Байнгын одоо суралцаж явах хэрэгтэй байна гэл ингээд одоо ийм ойлголтыг ийм одоо хандлагыг гэдэг юм өөртөө олж авсандаа их баяртай байгаа. Яг бол одоо миний ажиллаж байгаа хаан банк гэхэд одоо цахим банк болохын төлөө Монгол улсын бүх аймаг орон нутагт ингээд салбар тооцооны төвтэй нийтдээ бараг 2.89 сая харилцагчтай. Тэгээд бодоод үзэхэд өнөөдөр цахим банк, цахим шилжилттэй одоо юу гэдэг хамгийн сүүлд бид нар банкны салбараар хизээ орсноогоо санахгүй байгаа шүү дээ тий. Гар утсаараач гэдэг юм уу интернет банкаараа ингээд хамаг банкны үйлчилгээгээ эсвэл ATM дээр киоск дээр явчихвал банкны үйлчилгээгээ картаар энэ тэмдгүүд дэлгүүр орчны байгууллагаар үйлчлүүлдэг болсон. Тэгэхээр энэ утгаараа ингээд нөгөө цахим орчинд тий банк өөрөө хувьсан өөрчлөгдөж байна. Харилцагчд маань бас ингээд цахим хэрэглээ бас их өндөр болчлоо.
Тэгээд ингээд 20 он төгсөж ирснээс хойш одоо эргээд яаж яах вэ гэхээр бас хийж байгаа ажилтаа маань бас нэлээд уялдаатай байх. Энэ захим шилжилтийн орчинд хэрхэн яаж одоо байгууллага өөрөө ажиллах хэрэгтэй юм ингээд бас ингээд шинээр янз янзын хичээлүүд үзэх гээд. Тэгэхээр ер нь бол энэ чинээс эргээд хувь хүний хувьд бол ер нь тасралтгүй суралцах хэрэгтэй гэдгийг бол одоо илүү бүр сайн ойлгож ирсэн. За яг суралцсан мэргэжлийнхээ хувьд гэдэг юм уу Монгол улсын хувьд гээд арай жоохон том дүр зургаар аваад үзэх юм бол яг энэ нөгөө засаглал гэдэг асуудал маань бол түрүүн би хэлжсэн компани засаглал доктортой хөгжил хоёр бол яа харахгүй нэг одоо гарын хаалганы хоёр тал гэдэг шиг ийм явна гэд. Тэгэхээр энэ утгаараа аваад үзэх юм бол ер нь компани засаглал сайтай байхын төлөө улс орны хэмжээнд юу хийж болох юм бэ гэж бодож үзэх юм бол за нэгдүгээрт ингээд эрх зүйн орчноо илүү сайн болох хэрэгтэй. За эрх зүйн орчин илүү сайтай болох юм бол инженергээд нөгөө зохицуултын орчин маань илүү сайн болно. Тэгээ одоо жишээлбэл доктортой хөгжлийн гэдэг юм уу. За компани засаглалын гэдэг юм уу. Олон улсын одоо сайн туршлагуудыг за олон улсын стандартуудыг гэдэг юм уу одоо ESG гэдэг байгаль орчин нийгэм засаглалын тайлагналын удирдамж гэдэргээл Монголд гараад ирчихсэн. Тэгэхээр энэ ажлуудыг бол өшөө илүү сайн илүү хийх хэрэгтэй байх гэж бодож байна. Танд одоо яг ирээд тулгарсан ч гэдэг юм уу тийм зорилт бэрхшээл байна уу Монгол? Үгүй ажиллаа хийж явах явцдаа ч гэдэг юм уу хууль эрх зүйн орчинтой холбоотойгоор одоо энийг нэг ингээд өөрчилчих юмсан ч гэдэг юм уу энийг ингээд хэлбэршүүлчихвэл одоо энэ компани засаглал доктортой хөгжил чиглэлийг илүү сайжруулах гэдэг. Яагаад ингэж асууж байна гэхээр би нэг хэд хоногийн өмнө сургалтын сурахгүй. Тэгээд ингээд уул уурхай салбарын сургалт. Тэгээд уул уурхай салбарынд орж байгаа юм. Тэгээд энэ нь болохоор нөгөө бонз гэдэг байгаа чиглэлээр нь хичээл ороод тэгээд энд нь бол зөвхөн доктортой хөгжил гэдэгт бол нөгөө бид хийж байгаа байгаль орчин орохгүй. Энд чинь давхар эдийн засаг тэгээд нөгөө нийгэм буюу хүн тэр компанид ажиллаж байгаа хүний асуудал яригдана. Тэр хүний асуудал дээр нөгөө хэмшгэлтэй хүний эрхийн магадлан шинжилгээ ингэж хийж болно. Одоо удирдлагууд нь хүсэх юм бол тий. Тэгээд тэрүүгээр одоо ингээд нөгөө цалин хөлсөө нэмүүлэх хэрэгтэй. Одоо яг ингээд нөгөө нийгмийн хэрэгцээ шаардлага одоо өнөөдрийн үн ханштай уялдуулж хүмүүс маань цалин хөлсөө авч чадчихна уу гэдэг чинь өөрөө хүртэл хүний эрх рүү орцсон. Тэгээд энэ хүний эрхийн асуудал гэдэг нь хүний эрх л гэж ойлгоод байдаг. Гэтэл яг үнэндээ энэ бол ингээд компани доктортой хөгжлийн нэг хэсэг болоо явцсан байгаа байхгүй. Тэгээ бүр ингээд нөгөө аргачлалтай тий тэр аргачлалаар нь ингээд компани хийж өгөөд за танай компани ажилтнуудыгаа тавтаа тухтаа тий хүний эрхийг нь хангасан байдлаар ингэж ажиллаж болох юм аа гэдэг зөвлөмжийг нь өгөөд явдаг гэд ярьжсэн байхгүй. Тэрэн дээрээс би ингээд сонсчоод нэрэ доктортой хөгжил гэдэг чинь зөвхөн бид нар доктортой хөгжил гэхээр ихэнх зарим хүмүүс бол тэгж ойлгох гээд байдаг шүү дээ. Шууд байгаль орчин ч гэдэг юм шууд эдийн засагтай холбоод ингээд ойлгох гээд байдаг. Гэтэл тэнд чинь яг зөв нь хүн явж байгаа. Хүний асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэдэг явж байгаа. Гэтэл яг нөгөө талдаа удирдлагууд яг шууд тэгж хүсэхгүй компани удирдлагууд. Тэгээд энэ нь эргээд нөгөө Монгол улсынхаа хууль эрх зүйн орчноороо ингээд дэмжигдээд өгвөл их зүгээр юм байна да гэсэн зөв бодлыг би өөртөө тэгээд тэр сургалтаас гарсан байхгүй. Тэгээд тэрнтэй уялдаатайгаар танд бас нэг ингээд нэг яг дунд нь одоо юм тий ажиллаж байгаа. Яг энэ компани засаглал доктортой хөгжил гэдэг чиглэлээр сураад ирсэн хүний хувьд нөгөө Монголд нэг ингээд нэг ийм зүйл дутуу байна да гэсэн бодол төрж исэн юм. Яг уу харьцангуй Монгол улсын хувьд яг компани засаглалын чиглэлээр гэдэг юм уу доктортой хөгжлийн чиглэлээр сүүлийн одоо 5-6 жилийн хооронд бол ялангуяа ковидоос хойш тий маш их зүйл хийгдэж байна. Их хурдтай бас тий энэ талаар ойлголт маань нэлээд сайн тарж гин, түгж гин. За юу гэдэг хувийн хвшлийн одоо санаачлагаарч гэдэг юм уу, олон улсын байгууллагуудын санаачлагаарч гэдэг юм уу, зохицуулагч байгууллагын тий хамтын ажиллагаанууд төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа гэдэг зүйл аягүй их яригадаад байгаа шүү дээ. Яг энэ доктортой хөгжлийн чиглэлээр бол ер нь нэлээд бүгд ингээд одоо энэ доктортой хөгжил гэдэг асуудал дээр бол бүгдээрээ сайн ингээд тал талаасаа янз бүрийн сургалтууд, янз бүрийн форумууд, янз бүрийн үйл ажиллагаанууд гэдэг юм уу тий зөндөө явж байна. Зүгээр эрх зүйн орчин ч гэсэн тодорхой хэмжээгээр тий одоо жишээлбэл компани засаглалын кодекс гэл хамгийн сүүлд 22 оны 3 сард яг ингээд өөрчлөлтийг нь хийгээд тий санхүү зохицуулах хорооноос батлаад гаргасан. Тэрэн дээр бас яг ингээд нөгөө Английн энэ компани засаглалын кодексийн үндсэн зарчим мэдэр ингээд орцсон, тусгагдсан гэдэр ингээд нэлээд бас өөрчлөлтүүд хийгдсэн гэдэг юмуд явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр утгаараа хараад үзэх юм бол нөгөө харьцангуй бас нэлээд ингээд өөдрөг байх хэрэгтэй. Монголд юм хийгдэж гинөө хийгдэж гин. Засаглалын хувьд бас ингээд хүмүүс бас ойлгодог болсон. Доктортой хөгжлийн хувьд бас ойлгодог болсон байна. Энэ бол цаашаалтай. Зүгээр мэдээжийн хэрэг ингээд нөгөө өөрөө яг тэр мэргэжлэр нь Англид очиод сураад ирсэн хүний хувьд бол арай нэг юм жоохон
өшөө ингэчихгүй бахтаа гэдэг бодол бол байдаг. Тийм яагаад гэж юм бэ гэхээр өнөөдөр яг ингээд компани засаглал гэдэг юм уу доктортой хөгжил гэдэг асуудлыг ингээд доктортой хөгжлийн гэдэг юм уу байгаль орчин нийгэм засаглалын тайлагналын удирдамж гэдэг нэгдсэн үндэсний байгууллага болон нэлээд олон улсын байгууллагууд санхүү зохицуулахаар ингээд хамтарсан ийм удирдамж гарсан л та. Хэрвээ одоо энийг үзэж байгаа хүмүүс маань байгаль орчин нийгэм засаглалын тайлагналын удирдамж гэж хайх юм бол интернет дээр угаасаа тэр нэлээд олон удаа ийм гарын авлага бол бэлэн байж байгаа. Тэгээ тэндээс ингээд компаниуд гэдэг юм уу те бизнес эрхлэгчид бол наад захын одоо ойлголтыг авах боломжтой. Энэ удирдамж энэ одоо гарын авлага гэдэг юм уу зүйл маань хаана илүү мөрдөгдөд байна вэ гэхээр нөгөө зохицуулалтын салбарт бол нэлээд гайгүй мөрдөгдөд байгаа. Өөрөөр хэлбэл арилжааны банкуд те Монгол банк ингээд Монгол банкны одоо зохицуулагч нь те удирдлага дээр явж байна. За санхүү зохицуул хорооны дор 7-8 салбарын одоо компаниуд үйл ажиллагаа явуулж байна. За хөрөнгөний биржид нээлттэй одоо хувьцаа нь арилжаалагдж байгаа. Сүүлийн нэлээд хэдэн жилийн дотор бол хөрөнгөний биржийн үйл ажиллагаа өөрөө нэлээд идэвхжсэн шүү дээ. Тэгэхээр хөрөнгөний биржээр дамжуулаад IPO хийчихсэн одоо нээлттэй хувьцаа нь арилжаалагдж байгаа компаниудын хувьд бол энэ тайлагналыг яахааргүй дагаж мөрдөх хэрэгтэй болж байна. Эргээд нөгөө миний түрүүн жоохон яарад байна гэдэг маань бол эргээд яаж ийм вөхлөр нөгөө зохицуултын салбарын хувьд бол энэ талын ойлголт маань нэлээд жоохон тутамгүй байна уу гэж хардаг. Тэгэхээр эндээс үүдэлтэйгээр яах вэ гэхээр зөвхөн хууль эрхцэн орчныг нь одоо сайжруулаач гэдэг юм уу зөндөө олон юмнуудыг ингээд хийгээд бол энэ өөрөө тэгтлээ сайн бас урагшлахгүй байж магадгүй хүссэн байдлаар урагшлахгүй байж магадгүй. Илүүтэйгээр яах ёстой вэ гэхээр миний бодлоор энэ доктортой хөгжлийн талаарх ойлголтыг мэдлэгийг мэдээллийг түгээх ажил дээр илүүтэй бид нар сайн ажиллах ёстой юм болов тий. Эргээд нөгөө хүмүүс маань шаардлагатай. Хүмүүс маань эргээд мэддэг болно тий. Хүмүүс мэддэг болно. Жишээлбэл эргээд одоо юу гэдгийг за зүгээр их энгийн зүйл төр гэдэг юм уу жишээ татчих. Нөөтийн буцаа олголт гэдэг асуудал тий одоо нөөтийн татвар гэдэг асуудал бол ер нь хуучин бол баг байгаагүй шүү дээ. Нөөтийн татвараа төлдөг байгууллага их цөөхөн байсан. Магадгүй зүгээр тухайн үед нь ингээд нөгөө нөөтийн буцаа олголт тэгээд нөөтийн татвартай холбоотойгоор нөгөө суглаа хонжурч гэдэг юм уу иймэрхүү юм хийгээд ихснээр худалдаа авагч нар чинь нөөтийн баримтаа авъя гэдэг болчихоо үстэй тий. Тэгэхээр нөгөө байгууллагууд өссөн үсээгүй ингээд нөөтийн баримт гэдэг юм ингээд шивж гаргадаг өгдөг болсон гэдэг шиг олон нийтийн дунд яг энэ компани засаглалын талаар болон доктортой хөгжлийн талаар байгаль орчин нийгэм засаглалын ойлголтын талаарх мэдлэг мэдээллийг илүү сайн түгээгээд өгвөл би одоо жишээлбэл хөрөнгөний бирж дээр хувьцаа нь арилжаалагдж байгаа компаниудын за одоо альнийх нь хувьцааг худалдаж авахтаа за тэгвэл энэ компани чинь өөрөө засаглал хийж сайтай. Энэ байгаль орчин нийгэм засаглалын тэ үзүүлэлтүүд нь ямархуу юм? Энийхээ тайлангаа гаргасан юм уу? Энэ компани ер нь доктортой цаашдаа удаан хугацаанд хөгжиж чадах юм уу гэдгийг харж ийж хөрөнгө оруулалтаа хийх шийдвэрээ гаргадаг. Тийм ойлголттой, тийм олон нийттэй компаниудыг үйл ажиллагаа явуулж хахад магадгүй за хөдөө орон нутагт гэдэг юм уу эргээл нөгөө нэг одоо уул урхаач гэдэг юм ингээд жишээ татлаа гэж бодоход магадгүй тухайн одоо аймаг орон нутгийн ард иргэдэд ийм халамжийн шинжтэй мөнгө тараадаг биш. Илүү эргээд тухайн аймаг орон нутгийн хөгжлийг дэмжихийн төлөө, ажлын байрыг нэмэгдүүлэхийн төлөө, за байгаль орчноо хамгаалахын төлөө, за эсвэл одоо юу гэдэг засаглалын зөв жишгийг тогтоохын төлөө ханган нийлүүлэгчний сүлжээг эргээд сайн одоо тогтоож бий болгож чадсан ийм компани бол сайн компани юм байна гэдэг ойлголтыг ард иргэд маань авчих юм бол тэр чигээрээ эргээд яах вэ гэхээр нөгөө олон нийтийн ойлголт өөрөө хүлээлт болоод ирнэ. Тэгэхээр ойлголт сайтай оролцогч талуудын хувьд бол хүлээлт өндөр болно. Хүлээлт өндөр байна гэдэг чинь нөгөө талд нь байгууллагууд хариуцлагатай байх хэрэгтэй болно. Байгууллагууд яг эргээд энэ доктортой хөгжлийн чиглэлээр байгаль орчин нийгэм засаглалын чиглэлээр яах аргагүй ажил хийх хэрэгтэй болно. Тэгэхээр эргээд нөгөө нэг одоо зах зээлийн одоо наад захын зарчим шүү дээ, эрэлт нийлүүлэлтийн зарчим. Тэгэхээр энэ талаас нь шаардлага өндөрсөн, нөгөө талаас нь эргээд тэр шаардлагад хүрч ажиллахын төлөө компаниуд өөрсдөө хичээдэг, ирмэлцдэг болно. Зөвхөн компаниудыг зөвхөн хувийн хвшлийг яриад байхгүй, хувийн хвшлийн хувьд үнэхээр сайн одоо туршлагатай ажиллаж чадж байгаа тий компаниуд байх юм бол тэдгэрийг магадгүй ингээд нөгөө олон нийтэд илүү таниулагч гэдэг юм уу тий эсвэл за одоо тодорхой хэмжээний ингээд зөв магадгүй жишээл одоо татврын дарамт биш илүүтэй одоо тий дэмжлэг үзүүлдэг төр засагтай болно л гэж хэлэх гээд байна л да. Тэгэхээр эргээд ойлголт мэдээллийг түгэх гэдэг тал дээр илүү зүйл хийгдээсэй л гэж. Тийм тэгээд өнөөдрийн энэ нөгөө Voices for Sustainability гэдэг энэ одоо юуны хувьд бол яах аргагүй Англид одоо англи хэлчин сайд яамнаас нөгөө чивнэгийн тэтгэлэг төлбөрт хамрагдаад төгсөж ирсэн одоо бидэн шиг төгсөгчдийн хувьд эргээд төсөл хэрэгжүүлээд тэгээд тэр төслөө эргээдээ сурсан мэдснээ ингээд түгэх. Тэгэхээр миний хувьд бол ингээд та бүхний хийж байгаа энэ ажил бол яах аргагүй
яг энэ доктортой хөгжлийн чиглэлээр Англид сурч исэн, эсвэл одоо Англид ажиллаж хөдөлмөрлөж исэн ч юм уу те, эсвэл энэ доктортой хөгжлийн чиглэлээр дуу хоолойгоо өргөдөг бүр тэр улсын их хурлын гишүүд те, бодлого баригчдаас хүртэл эдэргээд оролцуулаад энэ бол яхааргүй бас энэ нөгөө мэдлэг мэдээлэл түгэх гэдгийн төлөө хийж байгаа нэлээд сайн өргөн цар хүрээтэй хүртээмж ихтэй тийм ажил болж байгаа болов уу ч гэдэг байна шин. Баярлалаа. Бид ч гэсэн хичээж байгаа. Тэгээд ер нь бол чивнэрүүд маань ингээд хараад хахад нэлээд завгүй ихэнх нь ер нь юм манлайлах ажлын туршлага одоо ажлын төвшөнд ажилладаг тийм хүмүүс байдаг юм байна. Тэгээд энэ эдийг авс ингээд нэг дор цуглуулад уулзах боломж ер нь айгүй хомс байдаг юм байна. Тэгээд энэ подкаст хийгдэж явах явцад ингээд нэг нэгээр нь дуудаад тий та энэ талаар ингээд өөрийнхөө дуу хоолойг хүргэж мэдсэн сурсан юмнасаа бидэнтэй хуваалцаач гэгээд энэ хооронд чинь бас бидний хооронд connection холбоос үүсэж юм. Ингээд эргээд тэр чивнэр нэрээ тэнд ажиллаж байгаа. Одоо ийм төсөл дээр ажиллаж байгаа гэдэг мэдээлэл солилцдог юм байна. Тэгээд эргээд ганцхан подкастт оролцоод мэдлэгээ түгээгээд өнгөрөх биш. Эргээд хэдүүлээ холбогдъё. Эргээд энэ төслийг яаж цааш нь хөгжүүлж болох уу гэдэг юм уу те. Дахиад эндээс ярилцж явах тунд ямар санаачлагыг цааш нь хэрэгжүүлж хамтарч болох уу гэдэг ийм гой ярианууд бас өрнөдгөл юм байна. Яхахгүй. Тийм. Яг гэвэл англи төгсөгчдийн холбооны удирдах зөвлөгөөд байдаг. Тэгээд яг англи төгсөгчдийн холбоо маань өөрөө харьцангуй ингээд өнгөрсөн хугацаанд магадгүй зарим нэг оронд төгсөгчдийн холбоо гэдэг айгүй идэвхтэй үйл ажиллагаа явуулдагтай харьцуулбал харьцангуй бас нэлээд ийм тогтсон үйл ажиллагаануудаа явуулдаг. Гэхдээ бүр айхтар тийм идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй байсан. Тэгээд бид нар нэг англи төгсөгчдийн холбооны хурлыг Английн элчин сайдын яамнаас дэмжиж зохион байгуулад тэгээд тэр хуралд би очиж сууж таарад тэгээд тэнд манай одоо яг англи төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлгээд хүмүүс маань ингээд шинэ удирдах зөвлөлтөй болёо гэд сонгон шалгаруулалт гэдэг юм уу санал хураах ажил явуулдаг. Тэгээ манай Натаа цуг 19-с 20 онд бас чивнингийн тэтгэл хөтөлбөрөөр сурч исэн Ууган Баяр маань тэр үед ингээд та алив энэ удирдах зөвлөлд орж ажиллаач яг энэ засаглал талын тий одоо мэдлэг туршлагатай хүн хэрэгтэй байна гэд. Тэгээд Яна их чинь одоо ингээд зөндөө их завгүй ажилладаг. Гэхдээ яг хэрвээ одоо баг ч гэсэн хувь нэмэр оруулж чадна гэвэл би одоо урилгаж хүлээж аваад орж ажиллая гэд. Тэгээд бид нар нэг англи төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийнх ингээд нэг 7-8 хүн байгаад байгаа юм. Тэгээ энэ холбооны одоо төгсөгчдийн холбооноос эргээд яг зохион байгуулсан арга хэмжээнүүдийн үеэр түрүүний чиний хэлжсэн шиг яг ингээд төгсөгчдтэйгөө бид нар бас айгүй их сайн уулзах боломж олддог. Тэгээд энэ танаа одоо хийж байгаа та хэдийн маань хийж байгаа энэ төслийн нэг одоо гол санаачлагч оюун төгстэй бол бас яг энэ англи төгсөгчдийн холбооны нэг арга хэмжээнд төр битээр уулзаад тэгээд оюун төгс маань эргээд ингээд холбогдоод алив та нэг ийм юмд ингээд ороод засаглалын талаар доктортой хөгжлийн талаар яриад гаж тэгээд тэгэхээр эргээд яаж ийм нөхөрлөөр бид нар чинь ингээд өдөр тутмынхаа завгүй ажилдаа тийм амьдралдаа тий ингээл яваад ах юм бол яваад ах юм байна. Эргээд энэ чинь нэтворкинг гэдэг юм чинь эргээд чухал. Түрүүн би хэлж ирсэн ер нь засаглал гэдэг бол оролцогч талуудын хамтын ажиллагаа. Тэгээд оролцогч талууд сайн хамтарч ажиллаад ингээд урт хугацаанд үн цэнэ одоо юу гэдэг компани тэг үн зүйлсээ зөв тодорхойлоод явах юм бол доктортой хөгжих боломж бий болно гэдэг утгаараа яг энэ шиг төгсөгчд маань бас ингээд айгүй сайн холбоотой тий хамтраад ажиллаж чадвал салбарт ажиллаж байгаа айгүй сайн мундаг залуучуудтай би энэ англи төгсөгчдийн холбоогоор дамжуулаад танилцах боломж надад бий болж байгаад бол үнэхээр бас сэтгэл өндөр байгаад байдаг. Тэгээд яг хуу англи төгсөгчдийн холбооноос бид нар цаашдын одоо зөндөл бас төлөвлөж байгаа арга хэмжээнүүд байгаа тийм зөвхөн 24 онд хийсэн зарим нэг ажлаас дуртахад түрүүн би хэлжсэн шүү дээ мэдлэг мэдээлэл түгээх нь их чухлаа тий хүний толгойд ингээд нэг юм нэг оч бий болгох нь чухал гэж бодогдоод байгаа хгүй. Тэгээд бид нар англи төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн ингээд нэлээд насны хүмүүс маань ажлынхаа зав зайгаар ихтэй сургуулийн оюутнуудад очиод англи суралцахын одоо давуу тал юу юм, англи суралцах боломжууд юу юм гэдэг юм уу. За 10 жилийн сургуулиудад явж очиод те англи сурах гэвэл та нар юу хийх ёстой, одооноос яах ёстой ингээд тэгээд англид ажиллаж амьдарч байгаа хүмүүс англи элчин сайдын ямар дамжуулаад тэндээс ингээд ном цуглуулад donation nation өгсөн байхад тэрийг жишээлбэл 10 жилийн сургуулиудад ингээд одоо номын самтанд биелүүлэгч гэдэг юм ингээд нэг юм холбох гүүр болж ажиллах чиглэлээр бас ажлууд хийгээл байна. Тэгээд англи төгсөгчдийн холбооны бас хэд хэдэн арга хэмжээний ялангуяа оны сүүлд бид нар англи төгсөгчдийн холбооны бас юм уулзалт арга хэмжээг зохион байгуулсан. Тэгээд тэрэн дээр бол ингээд маш олон одоо хүмүүс хүрэлцэж ирээд бодож ирсэнээс бүр хамаагүй олон хүн хүрэлцэж ирсэн. Тэгээд бүгдээрээ л ер нь бол
бид нар улсаа хөгжүүлэхийн төлөө яаж хамтарч ажиллах вэ гэдэг ийм хүн болгонтой уулзахад ингээд нэг юм нэгэн тал бид нар сураад ирсэн, нэгэн тал тэр одоо мундаг тэгээ 40 жилийн түүхтэй Чивнингийн тэтгэлэг хөтөлбөрийн одоо бараг 40 гаруй мянган тэтгэлэг хүртсэн тэгээ улс улсын юм манлайлагч оюутнуудын нэг болж чадсныхаа хувьд эргээд англиас сурсан зүйлээ бүгдээрээ яаж хамтдаа одоо мэдлэг хуваалцах уу, яаж түгээх үү, яаж эргээд улс орноо хөгжүүлэх үү гэдэг ийм хүсэл эрмэлзлэр дүүрэн ийм залуучуудтай уулзахад бол эргээд бүр үнэхээр мотивац авч чадчихсан. Тэгэхээр англи төгсөгчдийн холбоонд бас хүсэлт гаргах юм бол магадгүй манай үзэг сонсогчид донд тий сургуулийн багш одоо 10 жилийн сургууль байгаа хүүхэд ч бас байж болж байна тий. Тийм бол бас хүсэлт гаргах юм бол очоод Чивнингийн төгсөгчд маань ч юм уу зөвхөн Чивнингийн төгсөгчд гэхгүй англи сурж байгаа, англи сураад ирсэн залуучууд маань очоод бас яриа хийх, зөвлөгөө өгөх тийм боломжтой байх нь шүү дээ тий. Тийм бид нар яг нөгөө заавал өөрсдөө яриа хийх гэдэг ах биш. Яг гэвэл бидний хувьд бол нөгөө мастрын хөтөлбөрт хамрагдсан хүмүүстэй. А гэтэл 10 жилийн хүүхдүүдийн хувьд ч гэдэг юм уу, ихтэй сургуулиудын одоо оюутнуудын хувьд бол бакалаврын хөтөлбөрт хамрагдах сонирхол их байдаг. Тэгэхээр бид нар жишээлбэл өнгөрсөн удаагийн нэг уулзалтыг бол Англид очоод бакалаврт сураад тэгээ бакалавраа төгсөөд хурж ирээд Монголд ажиллаж байгаа залуухан төгсөгч тийм одоо охиноор бид нар яриа хийлгүүлсэн. Тэгэхээр тэр маань бол эргээд яаж ийнө вэ гэхээр бакалаврын хөтөлбөрт суралцахын тулд юу бүрдүүлэх ёстой, юунд анхаарах ёстой, хизээнээс өөрийгөө яаж бэлтгэх гэдгийг ингээд 10 жилийн төгсгөний оюутнууд хүүхдүүдэд мэдээлэл өгöd. Энэ бол яхахгүй бас ингээд заавал нөгөө нэлээд ажлын туршлагатай одоо Чивнингийн хөтөлбөрт чинь бол 2 жилийн ингээд ажлын туршлагатай хүмүүс авдаг бол бакалаврын хөтөлбөрт ингээд суралцж исэн мэдлэг мэдээлэл бол бас хэрэгтэй юм байна гэж бодож байна. Баярлалаа. Ингээд манай өнөөдрийн подкаст өндөрлөж байна. Энэ удаагийн подкаст Чивнин Alumni Program Fund-ийн дэмжлэгтэйгээр танд хүрлээ. Доктортой хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе. Та бүхэн санал хүсэл байх юм бол комент хэсэгт бичээд үлдээгээрэй.